эхний өдөр. Тэгээд эхний өдөр байсан чинь лава харагдаад тэгээд лавагаа байлаад тэгээд модоо авна. Юуны түрүүнд. Угаасаа модоо авч л эхэлдэг. Тэгээд доошоо гоцсон чинь яг доор нүүрс байж тараад тэгээд чулуун пикэгээд нүүрсээ аваад тэгээд бас нэг хитэн чулуу аваад тэгэл гарч ирээд хоол авсан. Хоол. Гэж. Тэгээд хонь. Тэгээд 2 хонь нэрхтээсэн. Тэгээд махаа аваад нэг гадуур тэнэд явжсэн чинь юу болсон гэж ямар тач ус руу унсан гэснээс. Тэгээ ус руу унаад тэгээ цаашаага явжсэн чи вилэж таарад. Тэгээд вилэж дээр болохоор амар тэнэг нэг айрон голем алхаж ирсэн үхэж. Дарж. Тэгээд хүчээд амар тэнэг айтем олж аваад вилэж рүүгээ буцаж яваад тэгээд айтем авсан байгаа. Тэгээд энэ муу нэг айрон големаас шүг авсан байд. Бүх айтемууд аваад айрон големаас критикалд шүг аваад тэгээд нэг төмөр харагдсан ба цогтож явж байгаа. Тэгээд тэр төмрөө аваад тэгээд нөгөө нэг өвлийн идшээ аваад гэшнээс. Тэгээд өвлийн идшээ аваад тэгээд шүн болж исэн болохоор тэгээд эхний өдрөө унтсан да. Хоёр дахь өдөр шууд сэрчээд шууд вилежийн ногоонуудын туугаад тэгээд өвлийн идшээ дахиад цуглуулад тэгээд миний утас бүр амар гатчихсан тгүү. Тэгээд вилежээс цаашаа яваад замдаа нэг спрус баямтай таарад. Тэгээд спрус баямж нөгөө амар гоё том мод ургадаг да. Тэгээд амар том мод ургадаг болохоор нэг хэдэн мод таваад. Тэгээд нэг замдаа нэг хэдэн нүүрстэй таарад. Тэгээд энэ нэг нүүрсээ аваад авсараагаад тэгээд нэг спрус вилежтэй гарсан. Тэгээд замдаа нэг гахаа халаад тэгээд спруслог очоод тэгээд нэг төмснүүдийн туугаал. Тэгээд нэг юуг нь алаад айрон голем нь алдсан. Тэгээд нэг алсан төмрөөрөө нэг айрон пикакс хийгээд тэгээд blacksmith орсон чинь нэг гутал нэг тэгээд төмөр сэлэн мэдэртэй нэг ясна. Тэгээд нэг агуу болоод вилежээсээ цаашаа яваад тэр агуунаас нэг зөндөө нилээдэн төмөр болоод тэгээд төмрөө олоод төмөр аваад гэсэн чинь анхныхаа дайсантайгаа тараал. Тэгэл тэрийг 2 критикал далаалал шууд цаашаагаа явуул. Тэгэл нэг замдаа нэг буудлал нэг хоолнуудаа шарчаал тэгэл буцаа явсан. Буцаал замдаа аян замдаа гарсан байгаа. Энэ хоолыг чинь шарах гэж үл смок ч амар удаа юм л шүү дээ. Тэгээд энэ вершн дээр би ягаад night visionтэй байгаа вэ гэхээр энэ бол data pack шүү манайхаа. Би зөвөр юу хийсэн гэж бодож иж магадгүй. Читасаагаад өгсөн гэж бодож иж магадгүй. Тэгтээ үгүй шүү за. Тэгээ нэг village болоод дэдэр village-ээсээ шууд bed clutch хийчихсэн шүү. Бра. Хажуудаш хоёр дахь нь тэгээд хоёр дахь дээр шууд бед клач алдаал. Тэгэл яваал ижсэн чинь нэг мэр том нэг юутай өвшин монумент өвшинтэй таарад гол амар том далаатай таарад. Тэгээд далаат дээр би 5 минут явж исэн чи яагаад ч нэг өвшин монумент таарчдээ. Тэгсэн чи би юу вэ? Би ингээ байхгүй өвшин монумент олчлоо гэж өөртөө баярлаад явж байгаа л шиприк дарахаар шиприк ухсан байгаа шиприк. Тэгээд тэр шиприк дотор нэг бүрий трэшер map бидэрлүүлсэн дөө. Тэгэл дээшээ тэгэл амсгаагүй болоод тэгэл
Амьсгаагүй болоод тэгээд тэр гэл явж байгаа юм да. Би хэдэн удаа амьсгаагүй гээл. Тэгэл нэг их газар дээр таарал нэг скелетонд өгөхгүй яа л тээ. Тэгэл гэс спаун поинтад тааруулаад яасан ч өгөхгүй ш. Тэгэл бүх айтмуудаа аваад тэгэл нэг явжсэн чи амар гоё талбай болол. Тэгэл тэнцээ амьдрахаа шийдсэн. Ягаад гэвэл инвентори бүр юучгүй болцсон. Тэгэл газраа тэгшилж эхэлсэн да. Тэгэл юу игээл нэг крафтинг тейбл хийгээл. Тэгээд нэг чест хийгээд бүх юмнуудаа хадгалсан юм да. Хадгалаа л. Гэтэ би энэ чи амьдрахгүй. Тэгээд скелетонд өгөөд. Тэгээд түр гараад тэгээ буцаад ороод ирээд. Тэгэл крафтинг тейбл хийгээл. Тэгээд чест хийгээл. Юмнуудаа хадгалаа л. Тэгэл фурнес хийгээд төмөрнүүдээ шатах гэсэн чинь надад чулуу байхгүй. Тэгээд доотлоос доошоо газар ухаад чулуу аваад орсон чи аль хэдийн өрөө болол тэгэл шууд унтаал. Тэгэл крипер миний бүх юмыг дэлбэх. Яа гэж ойрлол. Тэгэл босож орж ирэл айтмуудаа дахиад юмнуудаа сортлол. Тэгэл бүх төмрүүдээ шатаагаал. Тэгэл ер нь бол нөгөө нэг бүх арморуудаа хийгээд бүх армор хийгээл тэгэл билсэн юм да. Тэгэл нэг түүлүүд хийчихэл тэгэл билсэн. Тэгээд эхний эпизодыг үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Тэгээд part 2-ыг оруулмаар лайк болон subscribe дараарай. Bye.